Өдрийн мэнд хов хүний санхүүгийн стратеги хичээлийн санхүүгийн хэрэгсэл хэсэг хэлж байна. Санхүүгийн хэрэгсэл гэж яг юу вэ? Маш их бид нар ярьдаг те хувьцаа бонд гэж ярьдаг. Тэгвэл яг санхүүгийн хэрэгсэл гэж яг юу юм бэ гэх юм бол танд хөрөнгө эсвэл үр төлбөр болж ирээд байгаа тэр гэрээ эсвэл одоо үнэт цаасыг бол хэлээд байгаа. Жишээ нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг зүйл гэх юм бол лизингийн гэрээ байдаг тийм ээ. Бид нар одоо тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүн одоо тавилах хэрэгсэлж гэдэг юм уу, байрч гэдэг юм уу авахд 100% төлбөрөө төлөөгүй ч гэсэн одоо гэрээ байгуулад тодорхой нөхцөл тохироод ингээд тухайн хөрөнгийг өөрийн болгочдөг. Өөрөөр хэлбэл таны санхүү хөрөнгө оруулалтанд ч юм бол нэлийн том дүнгээр нөлөөлдөг тэр гэрээ үнэт цаасыг бол санхүүгийн хэрэгсэл гэдэг байна. За өөр нэг хэлбэр нь гэх юм бол бид нар хадгаламж эзэмшиж байна. За энэ бол таны хөрөнгө банкны хувьд бол өөр төлбөр их хэмжээндээ байх юм бол хүүгийн тохиролцоод одоо хадгаламжийн сертификат эзэмшдэг тийм ээ гэрээтэй ч гэдэг юм. Энэ бүгд бол бүгдөө санхүүгийн хэрэгслийн одоо өөр хэлбэр төрлүүд нь байна. За өөрийн хэрэгсэл бол бид нар мэднэ найз нөхөдтэй компани эсвэл нэг мөнгө зээллээ гэрээ байгуулах юм бол энэ бол санхүүгийн хэрэгслийн нэг хэлбэр. За бонд бол маш одоо сүүлийн үед бол түгээмэл хэрэглэгдэж байгаа санхүүгийн хэрэгсэл болж байна. За хувьцаа бол байна. Ингээд компани 20 хүртэлх хувийг эзэмшиж их юм бол энэ бол за нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандартаар бол санхүүгийн хэрэгсэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл та компани удирдлага хяналт одоо шийдвэр гаргалтанд нь оролцож чадахгүй ч гэсэн өөрийнхөө мөнгийг оруулсан гэдэг утгаараа оруулсан мөнгөөр эрсдэл хөдлөөд хэрвээ өгөөжтэй ажиллах юм бол өгөөж хүртэж ногдлох шиг авна. Мөн үүнээс гадна одоо ханшийн зөрүү нь хэрвээ бирж дээр нээлттэй арилжаалагддаг бол ханшин өсгөд одоо үнийн зөрүүгийн одоо тийм хүртэх боломжтой, өгөөж хүртэх боломжтой гэсэн. За гэх мэтчлэн юм санхүүгийн хэрэгслийн бол хит хитэн төрлүүд байдаг. За даатгал, батлан даалтын эсвэл хөрвөх бонд гэж байдаг. Тодорхой хугацаанд үр зээлээр хүртэйгээр ингэж зээлүүлж гад тодорхой ингээд компани марж нэмэгдэнгүүт одоо хувьцаа болдог ч гэдэг юм уу. За ийм ер нь янз янзын хэлбэрүүд бол байдаг. Үүнээс гадна дахин деревет за үүсмэл санхүүгийн хэрэгсэлж гэж байдаг. Энэ нь бол за түрүүний хас бол дахин одоо нэг гэрээн дээр улбалж дахин өөр гэрээ хийсэн гэсэн үг. Жишээлбэл лизингийг бол бид нар шууд ойлгоод байна тийм ээ. Бараа бүтээгдэхүүнийг аваад түн дээрээ гэрээ хийж байгаа. Тэгвэл тухайн хийсэн гэрээн дээр үнэн нь ирээдүйд өсөх үү буурах уу гэдэг дээр ч гэдэг юм уу. Тэрэн дээр одоо дахин гэрээ хийгээд өсөл бууралтаас нь ашиг болж байгаа. Одоо үүсмэл санхүүгийн хэрэгсэл гэж ярьдаг. За яг энийг бол ингээд бүр мэргэжлийн хүмүүс бол ингээд ойлгоод яг ашиглаад явж байгаа. Гэхдээ Монголд бол хэрэглээ бас харьцангуй бага байна. Хэдийгээр санхүүгийн зах зээл хөгжиж байгаа ч гэсэн одоогийн байдлаар бол хувьцаа бонд, за хадгаламжийн сертификат, өөр тийм бас нэг хөрөнгө оруулах санхүүгийн хэрэгсэл бол харьцангуй бага байгаад байна. За тэгвэл хувьцаа бондоо хэрхэн яаж авахгүй гэдэг дээр бол одоо дараагийнхаа слайдыг харуулъя. Одоо та бол хөрөнгийн бирж дээр бол манайх одоо хувьцаа борлуулагч тийм ээ. Монголд бол одоо 2 хөрөнгийн бирж байна шүү дээ. Монголын хөрөнгийн бирж эсвэл Улаанбаатар хөрөнгийн бирж гэдэг. Энийн аль-наас нь ч та одоо юу яаж болно? Хувьцаа худалдан авч болно. Авсан хувьцаагаа эргүүлээд зарж болно. Гэхдээ та тэрийг өөрөө хийдэггүй. Энийг заавал үнэт цаасны компаниар дамжуулж хийдэг. Ийм болохоор та тансаад заавал үнэт цаасны компани дээр очиж одоо нийдэг. Уул нь таны данс бол үнэт цаасны төвлөрсөн тооцооны хадгаламжийн төвөөр нэг газар байршдаг боловч одоо ямар ч үнэт цаасны компаниар дамжуулан хийх боломжтой гэсэн үг. Тэгэхээр та өөрөө дурын нэг үнэт цаасны компаниас сонгож аваад тэр нь бол аль нь ч байж болно. Тухайн компани дээр өөрийнхөө дансыг нээлгэн ингээд банк өөрийнхөө банктай за холболт хийгээд ухаанд за ингээд холболт хийгээд мэдээлэлээ бол Монголын хөрөнгийн бирж одоо яг хөрөнгийн биржээс мэдээлэл аваад хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа компаниудаас сонголтоо хийгээд за хувьцаа авах хэмжээнийхээ мөнгийг байршуулад одоо захиалга өгнө. Захиалга өгөөд
одоо хувьцаагаа худалдаж аваад одоо ханшаа харж чаад ингээ эргүүлээд зарах боломжтой. За бонд ч гэсэн яг адил нөхцөлөөр байгаа. Жохон өөр боловч ерөнхийдөө хувьцаатай төстэй байгаа. Бонд дээр бол хоёр төрлийнх байгаа. Жишээ нь хөрөнгөний бирж дээр одоо нээлттэй арилжаалагчж байгаа бонд гэж байгаа. Тэр нь бол та утсаар одоо брокер руугаа буюу үнэт цаасныхаа компанитай холбогдоод ингээд захиалга өгнө. Эсвэл одоо нээлттэй арилжаалагдаггүй одоо OTC зах зээл гэж яриад байгаа мэргэжлийн хөрөнгө оруулагчдын зах зээл буюу тэрэн дээр нь илүү тийм эрсдэл хүлээх чадвартай сарын 10 саяас дээш орлоготой одоо тийм мэргэжлийн хөрөнгө оруулагч гэдэг одоо яг хууль дээр бол ингээд тодорхойлсон байна л да. Тийм шаардлагыг нь хангаж байгаа юм бол үнэт цаасныхаа компанид брокертой хандаад бас бонд худалдан авах боломжтой. За бондын давуу тал гэх юм бол хадгаламжийн өвгөөс жоохон өндөр байгаа. Сөрөг тал гэх юм одоо нэг сөрөгч байхтай ерөн зүгээр хөрвөх чадвар жоохон бага байгаа. Бондын хугацаа бол харьцангуй урт байгаа шүү дээ. Дандаа жилээс дээш байгаа. Тэр хугацаанд та мөнгөө хадгаламж шиг цуцлах эсвэл нөгөө нэг ингээд хадгаламж процессын зээлч гэх юм уу тиймэрхүү байдлаар авах боломжууд нь бас бага байгаа. Одоо барьцаалах гэх юм уу тийм боломж бол байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд зарах захиалга өгөх юм бол яг тухайн одоо бондыг нь худалдан авах захиалга ирсэн байгаа нөхцөлд бол зарагдана. Гэхдээ тэр хөрвөх чадвар бол харьцангуй яг одоогийн байдлаар бол бага байгаа шүү. За энэ бүх эрсдлээ тооцоод та одоо тодорхой хэмжээнийхаа мөнгийг одоо 100% эрсдэл таах чадвартай гэх юм бол нэг 70-80% ч юм уу тийм ямар хэмжээний мөнгө оруулахаа бол та хувьцаанд оруулахын ямар хэмжээний мөнгө бондод оруулахын хэдий хэмжээнийг нь бэлнээр хадгалахын ч гэдэг юм уу тэр бүх одоо сонголтоо хийгээд байршуулах боломжтой. За хөрөнгөний биржийн сайтыг бол орууллаа. www.mse.gmail гэдэг. Энэ дээр бол одоо хөрөнгөний бирж дээр одоо бүртгэлтэй байгаа бүх компаниудын мэдээлэл байгаа, хийгдсэн арилжааны тоо байгаа, арилжааны үнийн дүн байгаа. Иймээс та өөрөө брокероо судлаад, хувьцаагаа судлаад тэгээ брокеророо дамжуулаад хувьцаагаа худалдаа авах боломжтой байгаа. Яг зөв ашиглах юм бол санхүүгийн хэрэгсэл бол мөнгө өсгөж чаддаг хэрэгсэл. Үгүй нэг тийм идэвхтэй ашиглахгүй байх юм бол яг урт хугацааны хувьд мөнгө ч өсөж болох бас тийм хэрэгсэл байгаа. За амжилт хүсье.